За өдрийн мэндэ. Өнөөдөр YouTube сувагтай холбоотой бичлэг хийн. Ярина. Тэгээ би сүүлийн үед ярьдаг болоо та. Яг гэвэл хүмүүс YouTube сувгаас мөнгө авах боломжийг маш их алддсан байна. Монголд тэгээд энэ талаар яг YouTube сувгаас мөнгө олох боломжийг та нар өөрсдөө алдаад байна вэ гэдгийг хэлж өгнө. За нэгдүгээрт нь ямар одоо асуудлууд гараад ирнэ те юунаас болоод алдаад байна. За нэгдүгээрт нь мэдээжийн хэрэг YouTube-с мөнгө олно гэдгийг одоо юу гэдэг нь том инфлюенсерийн ажиллаж гэдэг юм уу? Одоо нэг том одуудын ажиллаж гэдэг юм уу? Эсвэл тийм нэг одоо юу гэдэг нэг л их одоо миний хийх ажил биш гэдэг ойлголтоос мөнгө олох боломжоо алдчихэв. Хоёрдугаарт нь тэрэг AdSense гэдэг нэг аим шиг байгаад байна тийм. Хүн болгонд AdSense гэдэг аим шигнээс болоод тэрийг ерөөсө хэцүү гэдээ ойлгоцсон. Тэгээ одоо өчигдөр ямарсан дээр 3-4 жил судалж ийн гэдгээд судлаад байгаа юм ерөөсө байхгүй мэдчих юм бол. Тэгэхээр энэ AdSense-с болж байна. Гуравдугаарт нь анханасаа л одоо YouTube сувгийг тэгээ нөгөө насанд хүрээгүй хүүхдүүд нийцсэн. Тэгээд аккаунт маань буруу нэгдсэн учраас ингээд YouTube сувг нэгдэх боломжийг алдчихэв. Дөрөвт нь мэдээж хэрэг маш их одоо ажиллагаатай тий YouTube сувг ажиллуулна гэдэг бол маш их ажиллагаатай. Ямар ч байсан та өөрөө мөнхийн л одоо энэ сувгийг юу яах те барьж явж явах зэрэгтэй үзэгчтэй алдахгүй байх байнга бичлэгээ хийх гээд ингээд явж байгаа тохиолдолд мөнгө олох боломжтой. Тийм ээ тэгэхээр би гэлээ гэхэд тийм их актер мөнгө олдохгүй. Яагаад гэвэл баг бичлэг хийхгүй байгаа гэсэн үг тийм ээ. Энэ бол хүмүүсийн нөгөө нэг завгүй байдлаас бас шалтгаалдаг. Энэ тохиолдол бол тусдаа ганцхан ойлгоогүйгээсээ болоод мэдхгүйгээсээ болоод тийм ээ олдог боломжийг олж харахгүй байгаа учраас мөнгө алдж байгаа надад их хайран санагдаад байдаг. За энэ дандаа Монголд байгаа хүмүүс ихэнх нь ингээд энэ нөгөө мөнгө олох боломжгүй шүү дээ. YouTube-с ч ерөөсөө мөнгө авч болдгүй шүү дээ гэсэн одоо хүртэлх тийм юу бэ? Одоо тийм нэг яриа бай. Тэгэхээр миний энэ юун дээр одоо жишээлбэл энд ингээд бичсэн байгаа тий. Би бүр ингээд YouTube сувгийг ингээд бүх дарааллыг хэлээд өгсөн байна. Тэгэхээр өнөөдөр та нарт би яг ямар одоо хүмүүс надтай холбогдоод YouTube-ө холбуулаад, AdSense-ө холбуулаад ингээд явж байхад ямар одоо юунууд тохиолдлууд маш их гарч ийн үү гэдгийг би дахиж тайлбарлаж өгье. За хамгийн нэгдүгээрт нь энд нэг юм байгаа. Бидний нөгөө YouTube сувг руу оронгууд энд ингээд хайнгууд Монгол байдаггүй. Тэгээ одоо бидний энэ settings дотор Монгол байхгүй. За ингэнгүүт л ерөөсөө манайхан нөгөө энэ дотор Монгол байхгүй юм чинь YouTube-ээс сувг авах юу яах боломжгүй гэдэг. Эхнийх нь. За хоёр дахь нь болох тун зэрэг энд Монгол байхгүй учраас өөр орныг тааруулцдаг. Тэ өөр орнд тааруулчаад Америк ч юм уу. Тэгээд юу гэж ойлгоод байдаг үг гэвэл одоо нөгөө Америкт тааруулсан юм чинь Америкийн л одоо хүн авах боломжтой гэж ойлгодог. За энэ хоёр дахь том алдаа. Гуравт нь хэдэн жилийн өмнөх мэдээгээр өөрийнхөө толгойг эргүүлээд байдаг. Ягаад гэвэл ямар нэгэн юмнууд дандаа өөрчлөгдөж шинжлэгдэж байдаг. Яг тэрнтэй адилхан YouTube-ийн дүрм ч гэсэн яах нь өөрчлөгдөж шинжлэгдэж цаг болгон, жил болгон, сар болгонд гэдэг юм. Ингээл ерөөс мэйл ирээл тийм юм өөрчлөгдлөө, тийм юм шинжлэгдлээ гэд ингээд яваад. Гэтэ зэрэг манайхан энд байгаа Монголд байхгүй гэсэн одоо хэдэн оны те 22 оны, 23 оны, 24 оны ч гэсэн яах вэ? Ийм эртний бичлэгнүүдийг үзчихэд тэгээ за энэ ч ерөөсө болдгүй юм байна гэдээ ойлгочихсон. Тэгэхээр энээс хойш миний бүр анхны бичлэг хийжсэнээс хойш зөндөө юм өөрчлөгдсөн байна. Тийм ээ. Тэгэхээр чинь энэ одоо энд Монгол байхгүйгээс болоод бид нэр YouTube-ээс мөнгө олох боломжгүй гэдэг ойлголт ч бодлоо болчихлоо шүү дээ. За тэгэхээр тэгвэл одоо энийг хэдүүлээ яаж шийдэх вэ? Тийм. Энд Монгол байхгүй. Энд бол Монгол байхгүй. Гэхдээ энэ бол одоо чухал биш болцсон маа. Юу гэсэн үг вэ гэвэл AdSense дээр одоо жишээлбэл YouTube сувг ажилуулсныхаа төлөө мөнгө авдаг тэр нөгөө дундаж сайт буюу одоо юу гэдэг тусалдаг сайт шиг юм юу гэж хэлдэг юм бол доо энэ AdSense дээр болох тань зэрэг Монгол байдаг.
Тэгэхээр бид нэр YouTube сувг маань гол биш тий. Сувгийнхаа маань энэ он нь гол юу улс нь биш, гол биш. Нөгөө AdSense дээр Монгол байна уу гэдгээс шалтгаалх нь шүү дээ. Тэгэхээр энийг нэг сонин одоо энэ дээр Монгол байхгүй учраас Монгол болдгоо гэд янз бүрийн оронд тааруулаад авах шаардлага ерөөсөө байхгүй. Нэгэнтээ тааруулсан бол одоо энэндээ санаа зовоод авах хэрэггүй. Яагаад гэвэл AdSense 2 жилийн өмнө одоо намайг анх бичлэг хийж яхад 3 жилийн өмнө болчлоо одоо бараг тий 3 жилийн өмнө AdSense маань тусдаа нэгддэг байсан. Тусдаа бүр AdSense гэж тусдаа ороод өөрийнхөө мэйлээр ингээд нэгддэг байсан. А одоо бол үгүй. AdSense маань бидний Google Studio-оос дамжиж орж нэгддэг болсон. Өөрөөр хэлбэл бидний Google account-аас AdSense рүүгээ шууд нэгдчихдэг. Тэгвэл зэрэг тэнд Монгол улс байгаа учраас энд байгаа байхгүй нь бидэнд огтын хамаагүй. За одоо дараагийнх нь эндээс юу урууж гарч иж гэнэ үгүй л Google account гэдэг юм чинь ургаад гараад ир. Google account. Тэгэхээр манайхан Google account-а айгүйх тийм одоо юу хайхрамжгүй айгүйх тийм одоо юу гэж ойлгодгийг тий. За нэг имэйлийг Google имэйлийг бол ерөөсө баг 10-ыг 20-ыг 30-ыг 40-ыг нэг ажилладаг. А үнэн чанартай таны гол анхаарах юм чинь өөрөө Google account. Бид нэр Google account дээр ганцхан мэйл л нээдэг ойлголттой өөр ойлголт байхгүй яваад нь шүү дээ. Үгүй. Google account дээр чинь бидний энэ Google account буюу одоо Google-с чинь бүх одоо үзүүлж байгаа үйлчилгээнүүдийг бид нэр авдаг. YouTube сувг бол тэр Google-ийн л нэг одоо яах нь бидний хэрэгэлдэг үйлчилгээ нь байна шүү дээ. Google-с авч байгаа нэг одоо үйлчилгээг нь бид нэр энэ аккаунт YouTube. А тэгээд дээр нь бид нэр Google-ийн мэйлийн хэрэглэн. Мэйл чинь бас нэг нь л гэсэн үг тийм үст. Google Keep-ийн хэрэглэн одоо жишээл би харуулаа тийм. За одоо энд байж. Энэ ерөөсөө Google-тэй холбоотой бүх юмнууд байгаа. Бид нэр энэ дээрээс юуг нь хэрэгэлдэг байх нь? Мэйлийг хэрэгэлдэг байх нь, Voice-ийн юуг нь хайлтыг хэрэгэлдэг байх нь, картыг хэрэгэлдэг байх нь, Play-ийг хэрэгэлдэг байх нь, Disk-ийн, зургийн, YouTube-ийн тийм. Одоо энэс цаашаа өөр үдэмлэг Keep-ийн ингээл бүх юмнуудыг хэрэгэлж. Энэ нь бидний Google-с авч байгаа үйлчилгээ. Тийм биз дээ. За одоо сүүлийн үед маш их хэрэгэлж байгаа юм гэвэл бид нөгөө Google Pay-ийг хэрэгэлж тийм. Нөгөө Google шууд Google-ийн төрөв чинь хэрэгжилж байгаа гэсэн. За тэгэнгүүт эднэрийг бүгдийг хэрэгжилж байгаа учраас бид нэр энэ Google-ийн аккаунт маань өөрөө одоо энэ миний зурагтай байгаа аккаунт маань өөрөө маш их хариуцлагатай байх ёстой. Яагаад гэвэл бид нэр YouTube-ыг хэрэглэхдээ энэ YouTube хэрэглэснийхаа одоо өөрөө нөгөө YouTube сувг ажиллагдсныхаа төлөө мөнгө авахын тулд Google-ийн төрөвч буюу Google Wallet хэрэглэдэг. А тэр wallet-ийг хэрэглэхийн тулд бид нэр тэнд үнэн, нэр, овог, нас, төрсөн он сар өдөр одоо тэгээд гэрийн хаяг, банкны карта бүгдийг энэ Google Pay-д холбоно гэсэн. Google төрөвчтөнд нь холбоно гэсэн. Тэгэхээр чин нөгөө миний аккаунт чинь яг ном дүрмээрээ зөв нэгдсэн байх ёстой. Яг миний жинхэнэ овог нэр, миний жинхэнэ гэрийн хаяг, миний амьдардаг орон, миний гэрийн юу банкны карт бүгдөө яг л тэрүүгээр байх ёстой. Тэгжээж та энэ өөрийнхөө үнэн аккаунтыг одоо бөглөж, үнэн бичиг баримтуудаа хийж, дараа нь энэ Google-ийн тэр wallet буюу Google Pay тэгээд YouTube-ээс одоо мөнгө авах боломж нэгддэг гэсэн. За тэгэхээр юу гэж хэлэх гээд байгааг вэ? Манайхан ерөөсө 14-тэй ч байсан, 16-тай ч байсан, 10 хэдтэй ч байсан хамаагүй ерөөсө Google аккаунт анх нээхдээ л төрсөн он сараа буруу бичиж орчдөг. Нэрээ буруу бичдэг тий. А тэгтээ зэрэг эндээс би шалтгаалаа юуг нь хэлчих гээд байгааг вэ? Google аккаунтн дээр байгаа нэр овогнуудыг зүгээр л нуучдаг тий. Олонд харагдахгүй байхаар. Энэ бол миний хувийн юм. Google аккаунт тэр таны нэр овог он сар бүх юм чинь та хэрэг зөвшөөрөөг бол ил тавих хэрэг байхгүй. Тэгээд олонд харагдах нь одоо ганцхан таны юу гэдیں те олонд харагдахын л нээгээл бусдуудыг өөрөө цойжлцдог. Тэгээд хамгаалт хийждэг. А харин YouTube сувгийн чинь нэр бол та өөрөө дуртаагаараа л өгнө. YouTube сувгийг бол та юу ч гэж нэрлэж болно. Заавал би өөрийнхөө нэрээр нэрлэх шаардлагагүй.
Заавал одоо жишээлбэл 18-тай хүүхэд, 18 хүрээгүй хүүхэд, 14-тэй одоо настай хүүхэд, 15-тай настай, 15 настай хүүхдүүд ээжийнхаа нэрээр аккаунтаа нээсэн бол Google аккаунт чи ээжийн аав чи нэрээр харин YouTube сувагч өөрөө чиний одоо өөрийн сувгны чинь сэдвээр өөрөө чинь дуртай юмар нэрлэгдэнэ гэсэн. Тэгэхээр манай хүмүүс юун дээр энэ дээр одоо андуураад байна үгүй л Google аккаунтаа ээжийнхаа нэрээр нэрлэх юм бол миний одоо YouTube сувг ээжийн маань нэртэй болчихно гэж ойлгоод байдаг. Үгүй. YouTube сувгийнхаа юу settings руу ороод YouTube сувг дээр ил харагдах нэрээ л өөрчлөнө гэсэн. Тэгэхээр таны одоо насанд хүрсэн хүмүүсийн нэр гарч ирэхгүй нь шүү дээ. За энийг би бүр аягүй сайн дэлгэрэнгүй хэлээд өгчлөө тийм ээ. Тэгэхээр эхнийх нь AdSense-тэй орон тааруулах, дараагийнх нь Google аккаунтаа зөв нээх. За тэгээд анхнаасаа сувг маань өөрөө юу яах вэ гэвэл анхнаасаа сувг маань зохиогч ирчихгүй байх ёстой гэд би аягүй олон удаа хэлдэг тийм. Яагаад гэвэл ерөөсөө л нөгөө нэг хэдэн жилийн өмнө 10 жилийн өмнө 5 жилийн өмнө 3 жилийн өмнө хүмүүс Google нээсэн байх юм аа YouTube сувг. Тэгэл ороод харахаар ерөөсөө зүгээр л битүү хэний хамаагүй яах нь бичлэгнүүд татцсан. Тэгээ тэр нь дандаа ингээд нөгөө юу руу ороод settings руу ороод харангууд зохиогч ирэх зөрчигдсэн тийм. Тэгэхээр би зохиогч ирэхийн тухай зөндөө олон ярьсан байгаа. Энэ дээр зэрэг давталгүйгээр YouTube сувг гэдэг маань таны л өөрийн одоо юу өөрийн бүтээл байх ёстой гэдгийг мартаж болох. Та өөрөө хийх ёстой тийм үү? YouTube сувг гэдэг маань миний бүтээл. Тэгэхээр ялангуяа энэ сонсож байгаа хүүхдүүд бол та өөрөө ямар нэгэн юмыг хийгээд жишээлбэл хөөрхөн тийм зургнууд ашиглаад хөөрхөн жижигэн бичлэг хийдэм байх. Өөрийнхөө одоо явж байгаа ийш тийшээ гадаад дотоод явж байгаа бичлэгүүдээ хийдэм байх. Тэр бол зөвхөн таны л одоо бүтээл. Тийм учраас энэ зохиогч бүтээл ирэх гэж яригдчих. Яагаад гэвэл миний YouTube сувган дээр тавьж байгаа юмнууд миний бүтээл учраас би өөрөө зохиогч. Тэгэхээр миний зохиогч ирэхийг зөрчиж болохгүй да яг адилхан та хүний зохиогч ирэхийг зөрчих ёсгүй. Тэгэхээр YouTube сувг гэдэг маань би өөрөө л хийх ёстой байхгүй. Миний л юм байх ёстой. Тэр миний хийсэн юмны чинь төлөө одоо тэр сувган дээр маань реклам гараад тэр реклам гаргадаг компаниуд надад мөнгө төлж байгаа гэсэн үг тийм биз. Тэрийг бид нэр AdSense-ээр дамжуулж авч байгаа. Тэгэхээр хүмүүс ойлгохдоо хүний юмыг хэрэглэхдээ одоо заавалжгүй зохиогчийн бүтээлээс 30 орчим хувийг л хэрэгэлдэг гэдгийг мартаж болох. Хэрвээ та кино орчуулах гэж байгаа бол хэрвээ та хүний хөгжим хэрэглэх гэж байгаа бол эсвэл тэр зохиогчийн авсан хүнийх нь нэр ус ийм доод тал дээр нь би энээс авлаа хэрэглэлээ гэж бичнэ. Гэхдээ одоо ямар нэгэн анхны их материалаас нь 30 хүртэлх хувийг би авч тэрэн дээр нь тайлбар хийж юм уу тэрийг ашиглаж тэрнээс нь би ямар нэг юм ургуулыг хийж ингэж би өөрөө ажиллах ёстой. Миний толгой ажиллах ёстой. Миний бүтээл байх ёстой. Тэрнээс биш ямар нэгэн хүний имийг хуул тавьчаад би энэ YouTube-с мөнгө авна гэдэг ойлголт бол байхгүй. Нэгрээс мартаж болохгүй. Тэгвэл та өөрөө гоё юм хийдэг бол тий өөрөө гэртээ гоё хоол хийдэг бол өөрөө гар урлалын бүтээл хийдэг бол тэрийг YouTube дээр тавиад хүмүүс тэрийг чи үзээд тэрнээсээ та мөнгө авах эрхтэй. Авч болдог. За энийг юусэн мартаж болохгүй. Тэгэхээр энэ дээр би тэр зохиогчийг ирэх гэдэг юмыг дахиад хэлээд өгчлөө. За дараагийнх нь болохгүй зэрэг энэ хүүхдийн контентууд том хүний контент дээр би дахиад хэлж өгье. Сая нэг хүүхэдтэй яаж яхад нэгэнтээ энэ нөгөө нэг одоо ч нөгөө шалгагддаг юм одоо химэл оюун ухаанаар шалгаж जैन тий роботоор шалгаж जैन бүх юмар ингэ шалгаж байгаа. Тэгэхээр бид нэр яаж шудлаа юм хийгээд тэртээ шалгагдаал гараад ирнэ. Гэтэ зэрэг энэ дээр өөрийнхөө одоо насанд хүрээгүйгээ биччихээд ингээд хөөхөн эн чинь юу яахгүй шүү дээ яавал гэжтэй юм яриад үгүй тэр чинь бүгдөө шалгагдаал гараад ирнэ. Одоо бидний бүх юмнуудыг шалгах 100% боломжтой болсон ба. Тэгэхээр та зохиогч ирэх зөрсөн ч байлээ гэсэн насаа буруу бичсэн ч байлээ гэсэн тийм байлээ гэсэн шалгагдаад гараад ирнэ. Ягаад гэвэл хэрвээ та энэ 360 хоногийн дотор 1000 дагагчтай 4000 цагийн үзэлттэй болоод мөнгө авах монетизейшн хийх эрх чинь нээгдээгүй тохиолдолд
Юу ч хийж болно дэнд. Массаж буруучж болно, нэрэж буруучж болно, хүний өвчлөгч оруулж болно. Энэ бол гол биш болчихдог. А яг ингээд болцлыг хангаад за би одоо мөнгө авах боломжтой болчлоо гингүүд таны бүх хүчлэгнүүд, бүх мэдээлэл чинь шалгагдаж эхэлдэг. Энэ дээр ерөөсөн яг 100% энийг ингэж ойлгох хэрэгтэй. Тэгээд тань нөгөө нэг банкныхаа карт мартыг холбоод ирэхээр бүр банкны картнаас гадна нөгөө нэг татвар гэдэг юм чинь одоо бидний хянжээдэг юм чинь тэр тий татврынхаа мэдээллийг оруулангууд тэгэл бүх юмнууд чинь 100% хяналтанд ордог. Тэгэхээр хэрэв мөнгө авахгүй гэж бодож байгаа бол би YouTube-ээс ерөөсөн мөнгө төгрөг авч толгоогоо хашлахгүй гэж бодож байгаа бол дуртай юм хийж болно. Дуртай бичлэгээ шеэрлж болно. Дуртай бичлэгийг одоо нөгөө татаж авч болно. Он сараа хамаагүй ч болно, нэрээ хамаагүй ч болно, тийм үү? Тэгэхээр энийг мартаж болохгүй. Та хэрвээ мөнгө л авах гэж байгаа бол яг л эхнээс нь зөв хий. За одоо ингээд цаашаагаа өөр ямар алдаа гарсан гэвэл төрөний AdSense-тэй холбоотой. За хэрвээ ямар нэгэн суваг Америкт явж байхад, Японд явж байхад, Кореид явж байхад чинь та YouTube сувагтай байж байгаад Монголд хүрээд ирлээ гэж бод. Бүр ингээд Монголд амьдрах гад хүрээд ирлээ. Сургуулаа төгсөөд хүрээд ирлээ гэж бод, тийм үү? Тэгэхээр тэр суваг маань Монголд ирснийхаа дараа нэг хэсэг хугацаанд л ажилдаг. 6 сар энэ үе. Тэгэл YouTube-ээс, Google-ээс мэйл ирээд идэв. Яг гэвэл бидний IP адрес солигдчихж байгаа гэсэн. Тэгэхээр VPN ашиглаад болно шүү дээ гэж үгүй болохгүй. Угаасаа бас л нөгөө шалгалтанд орно. Тийм болохоор нэг 6 сар байлгүй 8 сар байлгүй би санахгүй байна. 6 сар байсан санагдчихэв. Яг өөр оронд ирэнгүүт миний нөгөө Монголоос одоо би жишээлбэл Японд юм уу, Кореид сурж агаад, ажиллаж агаад Монголд хүрээд ирлээ. 6 сарын дараагаас эхлээд нөгөө YouTube-ийн студио дээр байсан мөнгө чинь AdSense руу орохоо болчихсон. Яаж ийм үг гэвэл миний нөгөө IP адрес солигдоод би өөр оронд ирсэн байна гэсэн. Тэгэнгүүт мэйлэнд та одоо нөгөө байгаа орныхоо AdSense-ийг нээнүү гэсэн юм гараад ирдэг. За тэрийг хүмүүс ажиглахгүй яваад идэв. Яагаад гэвэл студио дээр мөнгө харагдаад идэг AdSense руу ордоггүй. Юунаас болоод орохгүй байна гэдгийг мэддэггүй. А тэр нь юу гэсэн үг вэ? Та нэг орноос нөгөө оронд хүрээд ирсэн байна гэсэн. Энэ тохиолдолд яах вэ гэвэл тэр байсан орныхаа AdSense-ийг хаагаад шинэ ирсэн орныхаа AdSense-ийг нээд. Тэгэхээр энэ дунд яагаад 6 сар өгж ийнэ вэ гэвэл энэ 6 сарын хооронд байгаа орныхоо AdSense-нд бүх үлдэгдэл мөнгөө одоо $100 хүрчээд байгаа орныхоо AdSense-ээр тэрийг бүр нойлолж авчаад тэгээ дараа нь дараагийн ирсэн орондоо шинэ AdSense нээгээд бүр нойлоос эхэлдэг. А гэхдээ таны YouTube сувагчин бол алга болно гэж байхгүй, таны бичлэгнүүд алга болно гэж байхгүй. Ганцхан AdSense дэх мэдээлэл чинь гэрийн хаяг чинь өөрчлөгдөн. Жишээлбэл Кореид хэрэгжилж исэн гэрийн хаяг маань Монголд ирээд Монголын гэрийн хаяг бичнэ. Монголын гэрийн хаяг бичсний дараа пин код дахиж ирдэг. Пин код ирсний дараа Монголын гэрийн хаягаар пин код ирсний дараа таны студио дээр байгаа мөнгө чинь Монгол руу орж ирнэ гэсэн. AdSense руу. Шинэ AdSense руу. А дараа нь AdSense дээрх юуны банкны карт татврын мэдээлэл өөрчлөгдөн. Тэрнээс биш Кореид байсан татврын мэдээлэл буюу Кореид байсан банкны картаар мөнгө авах боломжгүй болчихсон. Нэг ерөөсөө мартчихлаа. Тийм болохоор энэ дээр юу ч хэлэх гээд байна гэвэл түрүүний нэг хүний одоо асуусан асуултанд хариулах гэж. Америкийн нэгдсэн улсыг тааруулаад Америкт байгаа хүнээр би мөнгө авахулах гэсэн юм а гэвэл Америкийн тэр хүний гэрийн хаяг, Америкийн тэр хүний банкны карт, Америкийн тэр хүний татвар тэнд бичигдэнэ гэсэн. Тэгэхээр энэ бол боломжгүй. За яг хоёр ах トゥ байжээ гэж бодъё тийм үү? Хоёр ах トゥ одоо эгч дүү ч гэдэг юм, ээж хүүхэд ч гэдэг. За яг ээж нь тэндийн YouTube-ийнх нь өөрийнхөө бүх зүйлээр AdSense нээгээд тэнд нь мөнгөний авч өгөөд чам руу одоо юу гэдэг над руу одоо тэр Монгол руу гэдэг юм хаана гэдэг өөр орн руу чи болохтон зэрэг Монголоос бичлэгээ хийгээд авна гэдэг ойлголт байдаг. А гэвч дахиад түрүүний миний хэлсэн шиг нэг IP адрес өөрчлөгдөж ирэнгүүт бас энэ дээр алдаа заагаад идэм билээ.
Гэхдээ яг ийм тохиолдол үгүй би угаасаа л Монголоос бичлэгийг хийж өгвөл одоо манай хамаатны хүн Америкт мөнгө аваад идэв гэвэл бас өөр хэрэг. Гэхдээ би бол бараг үгүй бах гэж бодчих. За энийг тэр хүмүүс өөрсдөө бий гараа. Зүгээр яг миний тохиолдолд бол яг л ийм юм болсон. Эхний нэг 6 сар бол болоод байдаг. Тэгэл цаашаага анхааруулах юм ирээд идэг. Та AdSense солино гэдээ ирээд идэг. За AdSense солихгүй бол нөгөө мөнгө маань нам зогсчихдог. За тэгээд зарим хүмүүс ингээд Америкийн нэгдсэн улсаас үсгээр л би илүү мөнгө олно гэдэг юм уу тэгж бодоод байдаг. Гэхдээ Монголд YouTube сувгтай босны нэг одоо жоохон гашуун юм нь юу гэвэл Монгол олон улсын тэр нөгөө нэг татварын албанд нэгдээг учраас татварын хөнгөлт авдаггүй. Хэрвээ Монгол улс олон улсын татварын хөнгөлтөнд эсвэл тэр нэг хоёр дахь хөнгөлт гэдэг мэнийг юу гэж хэлээд л юу гэж монголоор орчуулахын сайн мэдгүй. Тэр татварын хөнгөлтөнд Монгол улс нэгдээд орцсон болвол бид нэр YouTube сувгийнхаа орлогоос 10%-ийг л өгдөг. Яагаад Америкт илүү ийм шиг илүү мөнгө аваад байна вэ гэвэл Америкийн нэгдүгээр нөгөө амьдралын түвшингөөс нь Японд, Солонгост амьдралын түвшингөөс нь одоо нөгөө рекламны үнэ нь одоо илүү идэг гэсэн. Америкт гаргаж байгаа реклам оруулж байгаа компаниудын үнэ нь өндөр. Монгол буюу зарим орнуудын амьдралын түвшин бага орнуудын рекламны үнэ нь бага байдаг. Тэгэхээр бид нар чинь YouTube суугаас мөнгө авна гэдэг чинь реклам хэдий чинь сайн гарч ийн бид нар тэндээс нь мөнгө авдаг. Эхнийх нь. Хоёр дахь нь болох зэрэг манайх тэр татварын албанд нэгдэг учраас өөрийнхөө орлогоноос 30%-ийг төлдөг. Тийм учраас гадаад байгаа хүмүүс илүү мөнгө аваад байгаа юм шиг харагддаг. Тэрнээс биш үзэгчдээсээ гол нь биш. Гол нь тэр бидний видео бичлэгэн дээр гарч байгаа рекламны үн бидний татварт өгч байгаа мөнгө хоёроос бидний орлого шалтгаалдаг гэсэн. Тэгэхээр ерөөсөө заавалчгүй Америкт ажиллаж байгаа бол Америкийнхаа дүрмээр л Америкийнхаа татварын хуулиар л ажиллана гэсэн. Монголд байгаа хүн бол Монголынхаа дүрмээр л ажиллана. Тэгэхдээ Монголд хөөрхөн сувгтаа за 30%-ийг төлдөг. Бид нэр реклам муу гэлээч гэсэн гадаадаас их хүн үзэх юм бол үзэлтийн нөгөө байнга үзэгчийн тоогоор бидний мөнгө маань нэмэгдэнэ гэсэн. Тэгэхээр хэрвээ англи хэл юм уу, солонгос юм уу, янз бүрийн өөр хэлнүүд дээр контент хийх юм уу, эсвэл доод талд нь орчуулга нь англи хэл дээр гарах юм уу, тэгэх юм бол таны гадаадаас үзэж байгаа хүмүүсийн үзэлтийн тоо нэмэгдэнэ. Тэгээд үзэлтийн тоо нэмэгдэнэ гэдэг чинь байнга үзэгч нэрхтээ болонгууд бид нэр тэр 30% одоо яа дээ хаах тийм орлоготой болно гэсэн. За дараагийнх нь нэг юм нь пин кодны асуудал. За пин код гэдэг чинь мөн асуудалтай да. Пин код ямар асуудалтай гэвэл Монголд ирэх гэж айгүйх уддаг. Тэгээ 2-7 хоног. Уг нь бол 2-7 хоног л ирэх ёстой. Монголд бол хэдэн сар болдог. Тэгэхээр энэ дээр би та нарт зөвлөгөө өгөхөд пин кодыг 4 удаа одоо нөгөө нэг цуцлах санал өгөх эрхтэй байдаг. Юу гэсэн үг вэ гэвэл пин кодоо эхний удаа 2-7 хоног хүлээд 2-7 хоногт ирэхгүй бол та дараагийн 2 төгсөлтөө миний биз захиа ирээгүй гэж дахиад 2 төгсөлтөө өгнө. 2-7 хоногийн дараа ирэхгүй бол 3 төгсөлтөө өгнө. Тэрний дараа ирэхгүй бол 4 төгсөлтөө өгөөд тэгээд ирэхгүй бол 4 төгсөлтийн дараа чатаар пин кодоо авч болно. Тэгэхээр арай жоохон хугацаа хэмж пин код ирнэ гэсэн. Тэгэхээр за 2-7 хоногоор бодлоо гэхэд чинь нэг 8-7 хоногийн дараа буюу 8-7 хоног гэдэг чинь юу вэ? Нэг 2 сар орчим хүлээгээд ирэхгүй бол яах нь? 2 сарын дараа тэр 4 дахь хүсэлтийн дараа шууд чатаар нь одоо ерөөсөө надад энэ пин кодтай захиа ирэхгүй байна гэж чатаар нь авчдаг. За ингээд пин код ирсний дараа л одоо яах нь? Бид нэр татварынхаа энэ хооронд ерөөсөө бичлэгээ хийгээд л яваад идэв. Манайхан пин кодоо хүлээж ин гэж бичлэгээ хийгээ болчдөг. Үгүй. Заавал пин кодныхаа хүлээж хоорондоо бичлэгээ хийгээд яваад идэв. За энэний дараа тэр татварын хуудсан дээр одоо яг нөгөө зөв бүгэлт хийн. За тэрийг ганцаарчилсан энэ төр асуулт байвал асууна үз. Тэрний дараа он сараа ерөөсөө яадаггүй. Ингээд сандраа одоо энэ нөгөө Google Pay гэдэг
энэ Google Pay-г холбоно гэж. Тэр нь нөгөө нэг Google аккаунтын дотроо Google Wallet руугаа ороод өөрийнхөө банкны картыг холбочихдог. За тэгээд бас дотор нөгөө банкны карт холбогддог. За энэ татварын хуудас, банкны карт энэ төр бол нөгөө хувь хүн болгон дээр заавалчгүй анхаарах юмнууд байгаад идэв шүү. За дараагийнх нь энэ он сарыг харах хэрэгтэй. Google YouTube-ийн студиогоос 12-оос 13-нд AdSense орно. AdSense $100 болгож аваад 25 сар болгоны 25 тэ банкны карт руу ордог. Тэрнээс биш хэрвээ 23-нд би хэлжсэн шүү дээ. $99 24-нд ч юм $99 байгаад $1 дутчих юм бол 25-нд ордоггүй. Тэр нь дараагийн сарын 25 хүртэл үргэлжлэн хүлээнэ гэсэн. Тэгэхээр дараагийн сарын 25-нд $200 мөн $200 гаруй болчих юм бол тэгээд аавна гэсэн. За тэгээд ийм анхаарах юмнууд байгаа. Тэгээд ингээ хүмүүсийн YouTube сувгийг ингээ хараад ахад хаана гол төлөв алдаа хийсэн бэ нэгвэл дандаа Google аккаунтн дээр алдаа хийсэн. Google аккаунтн дээрээ таны утасны дугаар таны нэр дээр байх ёстой бас. Тэ утасны чинь дугаар өөрөө чинь нэр дээр байх ёстой. Тэгэхээр ерөөсөө л Google аккаунт гэдэг маань миний бүх мэдээлэл яг үннээрээ л авах нь шүү дээ. Тэгэхэд юм бол дараагийн юмнууд ерөөсөн асуудал гардаггүй. Тэгэхээр та хэрвээ Google YouTube сувгаас мөнгө авч чадахгүй байгаа бол эхлээд юугаан хянаж үзэх нь. Аккаунт руугаа орж үзэх нь шүү дээ. Google аккаунт руугаа ороод settings дотор нь бидний нэр, овог бүх юмнууд зөв байна уугүй гэдгийг харж ээж утасны дугаар муугаараа яг өнөөдрийн хэрэгжилж байгаа утасны дугаар өөрийнхөө нэр дээрх ингээд бүх юмнуудаа янзалсны дараа зөвхөн YouTube сувгаа нэ. Хэрвээ миний энэ ярьснууд дотроос аль нэгэн асуудал гараад болохгүй байгаа бол эсвэл хүмүүс ингэдэй 2-3 жилийн өмнө нээсэн AdSense-ээр яваад байдаг. Үгүй 2-3 жилийн өмнө нээсэн AdSense нь таны YouTube-тэй чинь буруу холбогдсон бол нэг мөсөн хаасан дээр AdSense-ээ бүр хаачаад тэгээд бүр яг одоо миний энэ дис дараалалаар явсаар байгаад шинээр AdSense нээж яв. Тэрс манайхан чинь баг YouTube сувгаа нээгээгүй шахуу явж иж AdSense-ийг нээгээд авчдаг. Үгүй. Заавалчгүй аккаунтаа нээж YouTube сувгаа нээж YouTube сувгийнхаа бүх болцлыг хангаж ээж AdSense рүүгээ дамжиж орж нээгддэг. Хэзээч мартчих болохгүй байна. За ингээд өнөөдрийн яриа дууслаа. Тэгээд хувь хүмүүс яг ингээд ийм асуудал дээр хувь хүмүүс ямар нэгэн алдаа заагаад байвал над руу холбогдож болно. Гэхдээ заавалчгүй дэлгэцэн дээрээ харуулахгүй болвол би хувь хүмүүсийн алдааг олж хардаггүй. Аюу хэцүү байдаг. Надад скрин явуулаад идэг. Би нөгөө ингээд цааш нь нааш нь харж чаддаггүй. Тэгэхээр хэрвээ компьютер дээр би дэлгэцэн дээр нь надад итгээд за одоо та энэс яг хаана алдаа гарсан байна вэ гэдгийг хараад өгөөч гэвэл би хараад энд нь алдаа гарсан байна. Энийг ингээд янзлаа гэж засаж хэлж өгдөг. Тэрнээс биш нөгөө хувь хүн болгоны алдаанууд нь өөр байдаг. Зарим хүүхдүүд одоо насанд хүрээгүй байдаг ч юм уу. Зарим хүүхдүүд үүсгийн алдаа гаргасан байдаг. Зарим хүмүүс он сар өдөр юугаа буруу бичсэн байдаг. Зарим хүмүүс гэрийн хаягийг нөгөө юутайгаа зөрүүлсэн байдаг тийм нөгөө иргэний үнэлгээнд дээрх гэрийн хаяг нь зөрсөн байдаг. Банкныхаа картн дээр буруу юм хийсэн байдаг. Татвараа буруу бүгсэн байдаг. Эсвэл ер нь зөндөн олон юмнууд яах нь алдаатай байдаг. Тэгэхээр би мэдээж хэрэг нийтэд байгаа алдааг олж харахгүй шүү дээ. Хувь хүн дээр л олж харна гэхээс. За одоо ингээд AdSense-ийн тухай YouTube сувгийн тухай мөнгө авч болдог. Надаар саяхан ер нь хүмүүс ингээ холболт хийлгүүлсэн хүмүүс мөнгө авсан байгаа. Тэгэхээр авдаг болдоггүй гэдэг ойлголтыг толгойн усаа хаях хэрэгтэй. Тэгээ хамгийн гол нь та нарын хөдөлмөр, та нарын уйггүй зүтгэл тий ингээд дундуур нь хайчихгүй, залхуурахгүй ингээд явах юм бол мөнгө авах бүрэн боломжтой байдаг шүү. За тэрнээс Монголдо биш шүү. Ганцхан хаанаас шалтгаалах нь? Танаас шалтгаалнаа. За баярлалаа.